Зя манайхан сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ бол групп болон пэйж хуудасаанээсээ хойш хийж байгаа анхны видео байна. Тэгээд олон видеог хамтдаа хийгээд цаашаа бүгдээрээ хамтдаа хөгжиж явах юм шүү. Тэгээд өнөөдрийн ярих гэж байгаа сэдв юу байна вэ гэхлээр та өөртөө завгүй гэдэг үгийг битгий хэлж байгаарэ гэдэг сэдвээр ярилцмаар байна. За энэ нь одоо юу гэсэн үг юм бэ гэхлээр та өөртөө би завгүй, би амар завгүй байна гэж худлаа хэлээд өөрийнхөө мөрөөдлийг хоош нь тавиад байна уу? Энэний талаар өнөөдөр ярилцах гэж байна. Тэгээд өөртөө үнэнч байгаарэ тийм. Хэрвээ та өөртөө завгүй гэж хэлээд яг хий гэж бодож байгаа зүйлээ хийж эхлэхгүй байгаадаа бол та энэ бол цагийн менежментийн л асуудал, таны тэгэхээр өөрөө чинь асуудал болж таарна. Тэгэхээр яагаад та өөртөө завгүй гэж хэлээд байна гэдэг чинь одоо та уул нь хийх юмаа мэдээд байгаа тийм. Тэгээ хийх юмаа мэдээд байгаа хэрнээ өөртөө завгүй гэж өөртөө худлаа хэлээд та тэрийг ингээ хоош нь тавиад байна шүү дээ. Тэгээд би завтай одоо яг ингээ хийчихье гэхлээр яг ингээ одоо яг зүрх чинь ч юм уу сэтгэл чинь ч хүрэхгүй ч юм уу яг ингээд залхуу чинь ч хүрээд байгаа юм уу тийм байдлаасаа болоод хүмүүс одоо би завгүй гэж өөртөө итгүүлээ. Тэгээд яг хүсэж байгаа юм бол хийж эхэлдэггүй байгаа шүү. За тэгэхээр одоо танд юу гэж хэлмээр байна гэхлээр та өөртөө завтай гэж хэлээд хүмүүс завгүй гэж хэл сураарай. Тэгээд одоо өөрийнхөө ямиг ингээд хийж амжааг байгаа хэрнээ одоо гаднаас ч айгуул бол найз чинь даа хүү өнөөдөр хамтдаа гарах уу орох уу хэрний төрсөн өдөр болж ийм болж хамтдаа гарч тийм юм үзье тэгж идэж ууя гингүүт нөө окей тэгвэл ингээд зав гаргаж байгаа яваад өгдөг штэ хүмүүс те тэгсэн чи яасан өөрөө ингээд төсөл мөрөөдөлтэй байгаад байдаг өдөрт ингээ 2 цаг зарцуулаа ингээ хийгээ яваад ах юм бол та ингээд нэг амжилтанд нэг хэдэн жилийн дараа ч юм уу одоо нэг жил сарын дараа хүрэх гээд байгаа мэдсээр ажиж хийхгүй байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол та юмыг эхлэхгүй хүссэндээ хүрэхгүй байгаагийн учир шалтгааныг бол өөрөөсөө л ухаж авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр та үүндээ завгүй дээ 2 цагийг өөртөө зарцуулж чадахгүй байгаадаа бол амжилтанд хүрэхгүй байгаадаа болохоос биш. Тэр өөр янз бүрийн одоо тийм хинч дийлэхгүй байгаа ажлыг хийгээд байгаадаа бол ингээд бас завгүй байгаадаа гэсэн үг л бараг л биш шүү. Ер нь бол 40 цагийн ажилтаа байсан ч гэсэн хүн яагаад 2 цагийг өөртөө гаргаж чадахгүй биш те. Тэгэхээр ер нь тэгээд 40 цагийн ажил хийж байгаа хүмүүс бас ингээд өөрийн бизнесийг одоо эхлүүлээд бүр хүссэн амьдралгаа ч ингээд шилжсэн маш олон тохиолдол байдаг шүү дээ. Одоо Америкчсэндээ одоо 9-5 цагийн хооронд ажил хийдэг хүмүүс байлаа гэж бодох чинь ийм тийм гой бизнес эхлүүлээд 9-5 цагийн одоо тэр улсын ажилласаа ингээд гарсан байдгаа гэсэн маш олон гоё inspirational speaker-ууд одоо тийм хүмүүс байдаг. За тэгэхээр та ямар ч завгүй байсан ч өөртөө та цагийг гаргаж сургаарай гэж би хэлмээр байна. За тэгээд энэ нь бол зүгээр л цагийн менежментийн асуудал. Та өөртөө цаг гаргая гэж бодсон бол жишээ нь одоо та яач би өнөөдөр өглөө ажилгүй байлаа тий. Жишээ нь миний ажил өдөр 3 цагаас эхэлдэг ч юм уу. Тийм байлаа гэхэд би яагаад өглөөний одоо 8-аас 10 цагийг яг өөрийнхөө ажил мөрөөдлийнхаа төлөө зарцуулдаг тийм цаг болгож болохгүй гэж тий. Тэгээ яг тэр цагаа блоклно гэж энийг бол цагийн блок гэж нэрлэдэг. Цагийн блок гэдэг нь яадаг вэ гэхээр та яг тэр 2 цагт өөр ямар ч зүйлийг ингэж төлөвлөхгүйгээр одоо тэр appointment янз бүрийн хийхгүйгээр тий. Яг энэ 2 цагт би ийм л зүйлийг хийнэ гэд утас мууц одоо бүх юма одоо унтрааж тавиад одоо таныг сатааруулдаг хоол унд ч гэдэм үү те бүх юма цааш нь тавиад зөвхөн тэр 2 цагийг өстө нам гүн байлгаж байгаа тэрийг л хийхдээ зарцуул. Тэгээ одоо хүүхдээ шухтаа байсан ч гэсэн хамаагүй шүү дээ хүүхд чинь одоо ингээл уйлж гинөө яаж гинөө тэгээ тэр мэргээ гяс амжуулчаад буцаж ирээл тэр 2 цагаа хий. Тэгээ хэрвээ тэр яг дундуур ингээд завсар гараад байх юм бол тэрийг бас 2 цагаа жоох уртсгаад та хүүхдтэй одоо 10 минут зарцууллаа гэж үзэх юм бол та тэр 2 цагаа одоо 2 цаг 10 минут болгож уртсгах зарчмаар бол тэгж өөртөө ажиллах нь шүү дээ. Тэгэхээр хүн ер нь бол тэгээ завгүй байх тусмаа бол их сайн цагийн менежменттэй болж олон зүйлийг бол амжуулдаг байгаа. Та тэгээд баг хийх зүйлтэй байх тусмаа хүмүүс алдаа бүр их завгүй болоод бүр их назгаараад хийх юм ч гэсэн уртсаад удаашраад ирдэг байгаа. Тэгэхээр та бас завгүй байгаа хүмүүсийн одоо яаж цаг заваа өнгөрүүлдэг талаар нь бол бас сурч мэдлцүүл маш гоё. Тэгээд би одоо бас өөрийнхөө хөтэлдэг янз бүрийн тэр app одоо календар листүүдийг бол та бүхэндээ бол тэгж жагаад бас хуваалцах болно. Яаж одоо бүх зүйлээ өөртөө урам өгөх байдлаар бол бүгдийг нь чек листээ ингээд
дараа явдаг талаараа бол хичээл бас заах болно. За тэгээд ер нь бол тэгээд би бас юу хэлээ л да. Жишээн дээрээс авч үзэх юм бол биш үү. Хүмүүс завгүй байхдаа хийг бүтээгдэгэ гэдэг нь одоо жишээ нь бол миний амьдрал дээр ч гэсэн бас харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ яасан гэсэн чинь би одоо энэ видео YouTube channel эхлэхдээ бол түрүүчийн 7 хоног эхэлсэн шүү дээ тий. Дөнгөж л одоо 7 хоног болж байна. Тэгсэн чинь яасан гэсэн чинь энэ 7 хоногт би одоо бас амар тийм бас идэвхүн бас жоохон түрүүчийн 7 хоногийг бодвол мууцсан байгаа байхгүй. Яасан гэсэн чинь түрүүчийн 7 хоногт би илүү завгүй байсан. Манай нөхөр бол өдөр болгон ажиллаж исэн, бүр томилдоор явцсан байсан. Тэгээ одоо би 3 хүүхэдтэйгээ бас тэр бизнесийн янз бүрийн жижиг сажиг юм хийгээстэй. Тэгээ одоо хоол унд бүх юм нь бол хийгээстэй байсан хэрнээ би видеонууд хийгээд ингээд сайхан тавиадсэн. Тэгсэн чинь яасан ингээд нөхөр ингээд энэ 7 хоног завтай зарим өдрүүтэн завтай надаа ингээд туслаа ингээд явсан чи би бас ингээд хамт ингээд нацаараад бас ингээд сайхан амралт аваад өөртөө ингээд явж байгаа байхгүй юу. Гэтэ яг заримдаа амралт авах зөв л дөө. Гэтэ энэ амралтаа бас өөртөө тунгай бодож үзээд бас хийх зүйлээ хийгээ явж байгаарэ гэж хэлмээр байна. Би бол өглөөний цагаар бол ажиллаа хийгээд байсан. Тэгээ нөхөр амарчглаар би одоо ингээд шөнийн цагаар бас ингээд жоохон юм хийя гэд өөртөө бас амлалт өгснөөрөө ингээд хийгээ явж байна. Тэгээ одоо энэ шөнө болчихсон байна. За тэгээд үүнээс та бүхэн суралцаад тэгээд өөртөө бити худлаа хэлж байгаарэ. Тэгээд өөрийгөө хуурна гэдэг чинь бол өөрийнхөө л та ингээд хоош нь тавиад байна гэсэн үг. Хүн бүхний бусдад ажлыг бол өөрийнхөө чухал амьдралын тэр юмны оронд бол хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр та өөрийнхөө тэр одоо ажил амьдралыг яаж зохицуулаад тэр өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд хүрч болох тэр гой мөрөөдөлтөд хүрэхийн тулд одоо тэр ажлаа зохицуулаад ингээд тэр time block хийгээд тэгээ яваарэ. За тэгээд энэ time block болон босод зүйлийн талаар та бүхэн илүү сайн суралцахыг хүсвэл бас ингээд Google дээр үзэж болно. Олон янзын аргууд байгаа. Тэгээд миний арга бол ер нь бол бүх юмаа унтрааж тавиад яг 2 цагийг бол айгүй гоё өнгөрөөдөг байгаа шүү. За тэгээд дараачийн подкаст бол видеогоор бол та бүхэнтэйгээ уулзцаая. Тэгээд за өнөөдрийн талаар бол юм байна. Тэгээд өшөө бас ярих сайхан сэдвүүд бол орж ирж байгаа. Тэгээд надтай хамт цагийг өнгөрөөж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Баяр таа.